Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Тэгэхээр энэ өмнөх бичлэгийн үргэлжлэл part 3. Тэгэхээр бүгдээрээ илүүдэлчингээ хаяад тухайн илүүдэлчингээсээ хагацъя гэдэг сэдвээр ярилцж байгаа байлээ. Тэгэхээр бүгдээрээ үргэлжлүүлээд дахиад нэг чухал үргэлжлүүл ярих ёстой зүйл нь микро буюу бичиж шимт хичээлийн нууц. Тийм ээ. Макро шимт хичээлүүдийг тэр өмнөх бичлэгтэр ярьсан. Одоо тэгэхээр микро шимт хичээл. За, микро шимт хичээл нь витамин, эрдэс бодис, энзим буюу нэг үгээр нэгстэй фермент гэсэн үг. Ферментүүд бидний биеийг дээд хэмжээнд ажилуулах боломжийг олгодог зүйлс байдаг. Микро шимт хичээл. За, тэгэхээр жишээ нь магний багтах нь нэгсэндөө хид их идэх байдлыг өдөөдөг. Тэгэхээр тухайн энэ эрдэс, витамин зэргийн хэлбэлцлүүд бидэд маш ихээр нөлөөлдөг. Энийг доктортой барьж чадах юм бол бид мөн адил гайхамшиг бүтээж чадна. За тэгэхээр микро шимт хичээл дааврын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Тийм ээ, явсаар дахиад даавар. Тэгэхээр даавар бас дахин даавар. Микро шимт хичээлээр баялаг хоол хүнс хэрэглэснээр бидний биеийн лептин гэдэг даавар байна. Лептин юу вэ хүмүүсээ? Тэгэхээр лептин маань болохоор цатгалан мэдрэмжийг төрүүлдэг даавар байгаа. Цатгалан мэдрэмж. Тэгэхээр энэ дааврыг илүү ихээр ялгаруулж биеийн тэнцвэртэй, эрүүл, хяналттай байлгадаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэг дахиад чухал зүйл яригдах нь нэгсэнтэй энэ лептин гэдэг дааврыг доктортой байлгаж бид эрүүл хүнсээр хооллох тусмал энэ доктортой байсаар байна. Тэгэхээр бидэд бага өснө буюу цатгалан мэдрэмжийг удаан хугацаанд аавна. Тэгэхээр бид бүгд тодорхой урт хугацаанд хооллоод авах юм бол бидний бие махбодон хоол боловсруулах хэрэгтэнд маш сайнаар нөлөөлдөг. Энийг мэдээж өмнөх бичлэгүүдээр бас л ярьсаар л байгаа. За тэгэхээр энэ дээр дахиад нэг яригдах зүйл нь калори гэдэг зүйл байгаа. Чухам юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ дээр жишээ нь бид бүгд одоо маркетингаар маш сайхан бичсэн калори багтай гэсэн одоо шейкнүүд эсвэл снэк тэргээд ийм зүйлүүдийг авч иддэг. Гэхдээ тэнд бараг л микро шимт хичээл маш бага. Бараг л байхгүй гэж хэлж болно. Тэгээд тэр ийдсэн чанаргүй маркетингийн зүйлүүд таны ихэвчлэн цав хэсэг рүү л орно. Үнэхээр цав хэсэг рүү гэдэг нь цаашаа гараад эсвэл доошоо хэвлийн хэсэг рүү чи илүүдэлж ин л үсгэнэ. Тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ микро шимт хичээл буюу энэ чухал зүйлийг чухам яг хаанаас авах вэ? За, жинхэнэ хүнсүү гэдгийг ялгах тухай гэсэн үг. Нэгсэндээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хаанаас гарал үүсэлтэйг нь хэлж чадахгүй байвал тэгвэл энэ жинхэнэ биш. Орц найрлаганд нь жишээ нь 4-5 буюу 4-5 түүнээс дээш зүйл орсон бол бас жинхэнэ гэдэг эргэлзээтэй. Мөн хүнсийг дагалдуулж тоглоом ямар нэгэн зүйл өгч байгаа бол бас жинхэнэ байх магадлал маш бага. Тэгэхээр бүгдээрээ жинхэнэ хүнс гэдэг байгаа. Энэ нэгсэндээ хүсч байгаа бие галбирыг ургуулахын тулд та байгальтай эргэн холбогдох хэрэгтэй. Тийм ээ. Жинхэнэ хүнс гэдэг нь байгаль. Байгаль ихээс өгч байгаа энэ зүйлийг хэлж байгаа юм. Тэгэхээр жинхэнэ хүнс идэж, ухаалаг дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө дахин програмчилснаар хүртэх ач тус асар их. Тийм ээ. Нэгсэндээ байгальд ургасан чанартай тижээллэг жимс ногоо байж болно. Нарны гэрлэр илбүүлсэн. Нэгсэндээ бороо хур орсон тэр хөрсөнд тэр салхины илбэнд бүтсэн зүйлс. Тэр байгальд байгаа ан амтан гэд. Тэр бүр гайхалтай бүх зүйлүүд энэ микро шимт хичээлүүд байгальд байгаа. Айл болох үйлдвэрийн шаттай амжилах баг дамжцаал гэсэн үг. За тэгэхээр дахиад нэг чухал зүйл нь хэдлээ бүгдээ одоо төв мэдрэлийн системтэй холбоотой нэгэн чухал зүйлийн тухай ярилцгаая. Чам мэдэх одоо нэгснөө чамайг мэдгч харин би юу вэ? За энэ нь таргалт нь нойрны асуудалд хувь нэмрээ оруулах төдийгүй нойрны асуудал нь өөрөө таргалтыг дэмждэг. Тэгэхээр харилцаа яг хоёр үзүүртэй сэлэм шиг. Тийм ээ. Аюултай зүйл байгааз. За тэгэхээр нэгэн судалгаанд хэрв хүн нойрны дутагдaltaй явсаар байвал
бие дэх лифтийн гэх нөгөө даавар маань хэмжээнд эрс багасдаг болохыг нотолж нөгөө бид бүгдэд цатгалан мэдрэмж төрүүлдэг чухал даавар маань багасгах нь байна. Тэгэхээр яах нь вэ? Мэдээж өлсөж эхэлнэ. Өлссөн учраас хамаа замраагүй зүйл хийднэ. Ялангуяа өөртөө хортой зүйлүүдийг орчин үед хүмүүс онгож хэргэлдэг. Тийм ээ. Тэгэхээр энэ дахиад бид бүгдийн нойртой холбоотой болж байгаа, мөн цаадах даавартай холбоотой болж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг маш сайн холбож ойлгоцгоё. Тэгээд дараагийн бичлэгээр дахиад өргөжлүүлье. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.